За намайг Амар Эсгэлэнгийн Бямтагс гэдэг цэргийн дуудгийн эрдэнэ чуулгын гоцол бүжигч чинь 1997 онд соёлын сургуулийг төгсөөд одоо тус байгууллагт бүжигчнээр орж ирсэн. Одоо 21 дэх жилдээ бүжиглж байна. За манай байгууллага ч одоо Улаанбаатар яамны харьяа цэргийн мөрдөстэй хажуугаар мэрэгчлэрээ ажиллана. Манай мэрэгжил бол бусад одоо мэрэгжил нэгт байгууллагуудыг бодвол одоо бүжгийн бүх төрлөөр бүжиглэх боломжтойгоор их онцлогтой гадны зочид төлөөлөгчдөд Монгол ардынхаа бүжгийг хийх юм уу одоо цэрэг дайчдад одоо цэрэг бүжгээрээч гэдэг юм уу одоо ер нь их урын сайн их баяжмал. Цэргийн дуудгийн эрдэнэ чуулганы биелүүлэлтгүн өдрийн нэгдэлтэнд жагссан чуулгаас сурч авах сэргэлэн. Эх 7 хоног одоо бидний хувьд бол тайсан дээрх анги техникуудын дасгалууд, нэгдсэн бэлтгэлүүд жигдэрнэ. Гадагшаа төтгшөөс явнаа. Манайхан ч одоо Бэлэг явж байсан, Шотланд явж байсан. Одоо өлгөч өлийн урны арил хөгжмөнтэй бас Хойд Солонгос, Энтхэг гэд одоо нэлээ олон газруудаар явсан. Монголд бол 21 аймгаар бүх төсөв түвшний анги байгууллагуудад хөгжүүлжсэн байгаа. Баяцгэр төгсний дараа Монголын сургуулийн санхүүгийн менежмент төгссөн. Түвшний одоо дэжи өргөжлөлт зэжгээ тоглолтод олгож байгаа. За би энэхүү одоо мэрэгжлийн ууган байгууллагатай бүжигчнээр ороод одоо олон алдраг авиатнууд төрсэн байгууллагынхаа хойч үе бол залгамжуулж яваагаараа бахархдаг.